반갑습니다. 샘베노. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Пак Жон Ву 22 жилийн турш үн төлбөргүй сайн дурын үйл ажиллагаа явуулж олон чуханд өөрийгөө эмчлэх аргыг заасаар иржээ. Түүний эмчилгээний аргыг Жумболи гэж нэрлэдэг байна. Тэрээр хүний биеийн аль нэг цэгийг олж өвчин цоврыг илэршүүлдэг байна. Энэ эмчилгээний дур зоргоороо санаанаас зохиосон зүйл огт биш юм. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд анагаах ухааны доктор, профессорууд мөн их сургуулийн багш докторуудтай урт удаан хугацаанд хамтран ажиллаж судалгаа шинжилгээ хийж үр дүнд хүрсээр иржээ. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Пак Жон Ву бол Солонгос улсын анагаах ухааны салбарын 150 орчим мэргэжилтэнтэй хамтран ажилладаг. Жил бүр улс орнуудаар явж сайн дурын ажил хийж бусдад эрүүл мэнд бэлгэлдэг байна. Пак Жон Ву гэрийн нөхцөлд эмчилж болох аргуудыг цоврал нэвтрүүлэг болгон ТV5 телевизээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх юм. 올해 몇 살이에요? Хэдэн настай вэ гин? 40 настай. 어디가 아프세요? Хаана нь өвчтэй байгаа илээ? Хаана зовирлаад ирсэн бэлээ? Араа зүүн тал ерөөс саачлалтай. Учраас явхад ингээд зүүн тал маань тэнцвэр алддаг. Өвдөж байгаа газар нь хэлээрээ гин. 여기가 다 아파요? Ингээл нь өвдөж байна. Венжугийн аппаа. 왼쪽이 아프죠? Өвдөж байгаагаас илэрхийлээрээ за. Яг аль тал дээр нь өвдөж байна? Коги. Коги가 아파요. 네. өвдөж байна уу тэнд нь анаапаа. 딱딱하게 굳어가지고. Зүүн тал саачлалтай болохоор мэдээ алдсан байсан болохоор. 왼쪽에 마비 돼서 그러는지 아픈 거는 잘 모르겠어요. Баруун шиг зүүн 바로 아픈 걸 모르겠다. 네. 손 한 펴봐요. 이렇게. 자, 가라 디닐게 두지 좀 가라. 쭉 펴봐요. 자, 오로. 잘 안 돼요. 손으로 이렇게. 자, 가라라 디닐게 두지다. 가라라 болж чинь те баруун гарах тусламжтайгаар те сайн тэнэлэг тэхгүй нөө те бас 휴지가 없나? би тэгээ ингээд туфлаас суурчдаг байхгүй тийм. 여기를 꼭 누르세요. 자, тэрэн дээр чанга даран шүү баруун гараараа. 손으로 꼭 누르세요. өвдөлтөнд дарах хэвээр гадна тишнээ ясруугаа. өвдөж гэнэ. 아파요. 네. 아프면 왔다 갔다. За, тэгвэл наашин цааш нь жоох ингээ холхиулаад өшөө ингээ өвтгөхөд өвчин ингээ. Тэгээ одоо гарч нь ингээ тэнэгдэж जैन тий? Тэнэг шинжтэй шүү. Тийм байна. 바로 이거 취업하니까 펴졌어요, 손가락이. 네. 왔다 갔다 하시면 тэнэлэгж जैन тий? дахиад сайн ингээ дараад өгөөд агаар өвдөлт нь 이쪽 다리를 고친 거예요, 이게. 이쪽 다리 고치는 건데. таны дарж байгаа надын цэг чинь баруун талын чи үлийг эмчилж байгаа юм гинэ ер нь бас. 자, 이제 손 만지 봐봐요. За одоо гараад нөгөө түрүүнийхээ хоёлаа гараараа хөдөлгөөд хуруунуудаа ингээ дараад үзье. Энийг чанга Аваад. 이제 손 만지 봐요. За одоо гараа бариад үзтээ зүүн гараа хэр хөдөлгөөн нь зөөлөн болсон байна. Ямар суларсан байгааз. Ааха. 근육이 많이 풀렸어요. хамаагүй суул байна. Тийм байгааз. За. 또 잡으세요. За тэгээ тэрэн дээр дараа байж байгаараа. За. өвдгөөд 여기 손이 түрүүн бүр ингээд атгагдаад тайлбаргүйсэн чи одоо наад цэг дээр чин дараадсан чи сул болчихж байгааз те. 이 손으로 다 해야 되는데. Тэгээ нөө баруун гараар одоо бүх юма хийх болчихж байгаа байхгүй юу тий. 그렇지. Бас ясан дээр нь Ясан дээр нь өвдөлтөн дарах юм шүү. өвдөж гэнэ. 아파요. 네. 꼭 잡고 걸어봐요. За одоо дарсан байдлаасаа босоод алхаад үзье. 걷는 게 어떠세요? Яаж нөө алхахт нь ер нь гайгүй алхаж байгаа юм шиг санагдчихшээ. 왠지 아까부터 훨씬 더 좀 가벼워지는 느낌? 예, 쭉 이렇게 내 치료를 해가지고 내가 손상을 입은 것은 쉽게 빨리 고치지는 않지만 조금씩 좋아져요. Нэг наад одоо энэ өвдөж байгаа чинь тархилуу нөө мэдээлэл өгөөд байгаа байхгүй юу. Тэгээд энэ цэг чинь яхаар таны одоо аль өвдөлттэй байгаа хэсэг дээр чинь дарахаар тархин чинь мэдээлэл өгөөд тэгээд тэр хэсгийг чинь одоо эмчлээ зүгээр болгоод байгаа гэсэн утгатай байхгүй юу. Тэгэхээр таних болохоор шууд одоо ингээд шууд бүрэн гүйт зүгээр болно гэж байхгүй шүү дээ. Тэгээ энэ цэгүүдээ сураад ингээд байнга дараадах юм бол зүгээр болно гэсэн үг шүү. өвдөж чинь өвдөлтөн дараарай. 자. 지금 만져야 되는데 만질 때 가르치기는 어려워. 여기를 눌러요. За тэр нөө сайн дарсан бөмбөлөг дээр 그래 눌러요. яс тал руугаа ерөнхийдөө эрхөө руу гараал дар гэдэг шүү. 뼈. Яс тал руугаа дараарай. Өвдөж гэнэ. Найсан цааш нь болгоод ахаар өвдөлт мэдрэгдэж гэнэ. Ингээ хөдөлгөөд байгаарай. 보세요. За вен зүүн гараа өргөж үзье. 어때요 느낌이?
Яаж вэ? Юм мэдгэтнэ үү? Жишээ ер нь бол Уул нь түрүүн дарангууд гарнууд чинь хуруунууд чинь ингээд уул нь тэнийгцэн ш тий. Тий. одоо сулгарцсан ер нь 그렇지. 똑바로 нөгөө нэг 되죠. ингээд хүссэн байсан чинь бол арай нэг чангарсан байсан чинь тайл. 그렇지, 그렇죠. 그렇게 하셔야 펴집니다. 여기를 그래 잡지 말고 꼭 쥐고, 이 손을 다 쥐고 이렇게 잡아요, 이렇게. Нэг юм 이렇게. 싹 감싸 잡아. гадна талаас нь аа 이렇게. 네. 우선은 ер 감싸 нь хашаа 잡고. тэний жишээ ер нь 그러고 Тийм 이제 байна. 이제 안 걸어봐요. 다시. за одоо энэ байдлаасаа наашаа ийш алхаад үзье босоо. Яаралгүй алхаараа за. 이리 오세요. За буцаад очиодоо. 어떠세요? 편해 보이잖아요. Арай алхахад арай амар байна, ямар байна? ер нь бол гайгүй лээ. 괜찮아요. 아니 괜찮다는 얘기는 김민도 좀 좋아졌어요 느낌 어때요? Тийм ер нь гэхдээ би өөр айгүй хичээгээд байна ер нь. Сайн байна уу? Намайг Гэрэлмаа гэдэг. Би 2024 оны 12 сард тархины хаалганд ороод зүүн талд маань саажсан. Тэгээд одоо энэ эмчид ирээд булчин сулдаг цэгүүдийг мэдэж авлаа. Гарын булчин маань нэлээд сайн суларч шүү ер нь. 어떻게 오셨어요? энэ харуулдаг гэдэг хөл гараа үзүүлж ирсэн. 자 직접 바람 들어봐요. 이게 앉으면 아파요. 아파요. За дарахаар өвчин үү? 아프죠? 한국말 할 줄 아시네? өвчин. 여기를 지압해 보세요. 요즘 빼고. За. 요거를 За өөрийнх нь гараар 왼쪽 зүүн 다리 зүүн талын 뼈 있으면은 뼈 안쪽으로. булчингийн одоо дотор тал нь 안쪽 부분 여기를 지압을 하시면은 энэ дээрээ сайн дарж өгөөд байх юм бол за одоо өвдчихнэ. 이렇게. Тэр яг өвдсөн дээрээ сайн дараад байгаа. 됐습니다. За 바람 болсон. 중풍 몇 년 됐어요? Хэдэн жил хараад хэдэн жил болж байгаа лээ. 거의 10년 됐어요. 10년 됐어요? 바로 10 이렇게 질. 쭉 뻗어보세요. 이렇게 위로. Өшөө дээшээ нэ. 위로 뻗어보세요. 일자로 뻗어지네. 요거 알아, 잡아요. 그죠? 네. 예. 중풍은 10년 됐다는 말은 10년간 팔이 굳어 있는 거예요. Тийм 10 жил болсон бол 10 жил угаасаа одоо хөдөлгөөнг болсон байгаа шүү дээ тий. Гарны 요걸 잡아보세요. 한 번 더. за наад цэг дээр дахиад 요걸 잡으면은 심장도 안정이 되기 때문에 다음에 중풍 오지 않을 수 있는 예방도 됩니다. одоо нөө харуулдаг суусаа дахиад харуулт өгөх магадлал өндөр байдаг штэ. Тэгээд наад зүүн хөлгийн наад булчингийнхэн дотор талын наад цэг дээрээ сайн дараад байх юм бол дахин урьдчилсан дахин харуулт өгөхөө сэргийлсэн бас цэг шүү гэн. 쭉 뻗어보세요. За тэгшгэн өргийг бодоорой тий. 일자로 뻗어졌어요. Зээ тий. Түрүүнийхийг бодвол хамаагүй сайн тэнэлсэн байна. 이러시고요. 다음요. 이 팔이 잘 안 펴지잖아요. 예, 그죠? 이건 잘안 펴져요. 잘 안 펴지는 거는 Гар сайн тэнэлдэхгүй байгаа тий гарын саруу. За дараад дараад за яг тэр зүүн гарын нугалмын дээд талын тэр голын цэг биш шүү. 여기 좀 하얀 샘색이 있는 거 밑에 Тэр гурван цэгийн тэр доотлын тэр гурван цэг. 요거를 지압하는 거예요. 그래서 어떻게 하냐면은 옆으로 За 이렇게 왔다 갔다 해주세요. наашаа цаашаа 왔다 갔다. холхиулаад 아파요. өвдөлтөн дарахтай өвдөж гэнэ. 눌리 가지고 눌린 상태에서 Тий. 천천히 왔다 갔다. Дарсан байдлаасаа наашин цааш нь болгоо шүү. 펼치고 이렇게. 이 상태에서. 예. 아프죠? өвдөж гэнэ. 아파요 그게. 안 아파. 안 아파요? 예. 손치었다 폈다 해보세요. 어떤 거. За одоо гараа тэнэлгээд атах гээд үзье. 이렇게 Атахад 펴보세요. за тэгэнгүүт тэнэл 펴지 안 펴지? нугалмаар нь тохоогоороо. 펴는 거. Ингээ чигээр нь 많이 펴지는데. 어때요? 펴지는 거 어때요? Төрөний хайг одоо л арай сайн тэнэлэгдсэн мэдрэмж төрж гэнэ гэд. 이렇게 펴지는 게 잘 펴져 안 펴져요 지금? 좀 펴져. 예, 좀 펴지죠. 봐봐요. 조금 10년이 펴지. 굳어 있다가 이렇게 펴지는 거는 쉬운 일이 아니거든요. Тий. Нөгөө 10 жил хөдөлгөөнгөө байсан болохоор шууд нэг одоо имчилгээгээр бүтэн тэнэлэгдэн гэж байхгүй. 아까 지금 가르쳐주고 가는 자리. 왜 중풍은 가르쳐주고 갔냐면은 네. 이게 10년간 굳어 있던 팔을 펴는 거거든요. Тий. 그래서 제가 잠시 이거 하라고 가르쳐주고 갔다는 거예요. Тий. Нөгөө 10 жил хөдөлгөөнгөө байгаад ингэсэн гарыг одоо шууд нэг
эмчилгээгээр идэрнэ гэж байхгүй. Тэгээд чамд өөрт чинь наад цэгүүдээ зааж өгөөд хойшд энийгээ сайн ингээд хийгээд ах юм бол гар чинь одоо гарны үйл ажиллагаанд одоо сайжирнаа гэсэн утгаар би зааж өгөөд байгаа шүү гин. 사람이 기부스라고 이렇게 팔이 다치고 나면은 묶어두는 거를 3개월만 해도 팔이 안 펴집니다. 잘. Тий. Одоо жишээл хүний гар хугарлаа гэд 3 сар гипстэй яваад нэг байралд байгаад хахад 3 сарын дараа ер нь бас тэнэлэх гэд хэцүү болсон байдаг. Тэр чигтээ одоо ингээд одоо өвшөлт үүсээд те одоо булчингууд нь чангараад одоо ингээд зангирсан байгаа. Тэгэхэд одоо чинийш нэг 10 жил болсон болохоор одоо шууд нэг дор ингэж одоо зүгээр болно гэж бол 10년도 байхгүй. 팔이 풀리는데 그래도 조금 해야 돼서 잠시 하게 했는데 한 10분 정도 했는데 이렇게 펴집니다. Тий. Тэгээд одоо нөө түрүүнийхээс одоо цөмөр 10 минутын хооронд энийг хэлээ те. Тэгэхэд арай гайгүй болж байгаа юм чинь хойш тэгээд байвал бас өшөө сайн болно гин. 일자로 뻗었잖아요. Тий. Одоо арай шулуун болцсон байна те. 10년 된 길이 뻗는다는 게 쉬운 게 아니다. 이해가시죠? Тэгээ ууггүй сайн их юм бол гар чин бол баг зүгээр олон шүү гин. 이렇게 여기까지 지금이 할 게 너무 많은데 예, 중풍은 너무 할 게 많아서 Нөө нэг 온몸이 다 망가지기 때문에 네. 여기 잡으세요. 그래서 여기서 왔다 갔다 해보세요. хөдөлгөөнгөө бол удцсан одоо энийг 아파요, 아파요. өвдөж гинэ. 좀 아파. 좀 아파요. 다행히. За жоохон өвдөж гин гин. 손을 싹 펴보세요. 손을 펴보세요. За одоо 쭉 гараа 펴보세요. тэнэлгээд 쭉 뻗고 тэгээд 손딱 쭉 펴보세요. аюу гараа 손딱 атгаж 손목도 움직이고 있어요. атгаад бугуугаар нь хөдөлгөж үзье. Бугуугаар нь хөдөлгөх нөө. Бугуугаар нь 손목 움직이는 거 어때요? 많이 안 좋아져요. 조금씩 좋아져요. 많이 좋아하면 지금 거짓말이에요. тэгээ шууд сайн болно гэдэг бол угаасаа худлаа те. Багаар хөдөлгөөн орох ёстой гин. Саажилтсан бол угаасаа тий мэдж байгаа сте те. 엄청 부드러워지는데 이거 Удааны ян түрүүний хийснийг бодох юм бол гар чи хамаагүй зөөлрөөд юм жоохон 그 제끼는 게 중요한 게 아니고 부드러워졌다고 뻣뻣하든지 그렇죠? 네, 부드러워지잖아. 이게 중요한 거예요. тэгээд нөө эмчийн маань зааж өгсөн нь ойлгосон те. Бүрэнгүүд зүгээр болохгүйсэн дахиад харуулт өгөхөөс урьдчилан сэргийлсэн юмнууд шүү дахиж өгдөг болохоор тийм болохоор наад цэгүүдээрээ маш сайн дарж өөрийгөө сайн эмчлэх хэрэгтэй шүү гин. 어떤 친구들이 어를 따라 Тэгээ нөө зураг дарчих мартахгүй тул дараа надтай 하루에 уулзгаад зүгээр гайгүй болсон байна. 얘는 1시간에 3분씩. Цаг тутамд 3 минутаар 1시간마다 3분씩. наад цэгүүдээрээ дарна шүү. 꼭꼭 만지주세요. 예. 2015 онд харуулт өгөөд 100 гаруй хүлээр саачаад тэгээд сая энэ дээрээ ингээд хэдэн цэгүүдээ мэдж аваад тэрэн дээр яасан чи хөл гар жоохон гайгүй хөнгөн болоод ирж байна. Тэгээд одоо цэгүүдээ мэдээд авсан юм чинь тэгээд энийг дасглаа байнга хийх юм шиг байна. Сайн байна уу? Одоо би та бүхэнд харуултын талаар тайлбарлая. Харуулт хоёр төрөлтэй. Нэгдүгüүрт дархинд очих цусны бүглэрснөөс үүсдгийг дархины шигдэс гэдэг. Хоёрдугаарт дархины суд сагарч үүсдгийг дархины цус харуулт гэдэг. Энэ хоёрын аль аль нь дархинд цус сайн урсахгүй болсноос үүсдэг үзэгдэл юм. Тэгвэл энэ цус гинт ихээр дээшилж хагарах юм уу? Эсвэл бүглэрэхэд хэн ингэж нөлөөлдөг вэ гэдэг нь чухал. Энэ бол яг зүрхнээс цус гинт ихээр шахагдсанаас болдог зүйл юм а. Тэгвэл зүрх цусыг гинт ихээр шахахад нөлөөлдөг шалтгаан юу вэ? Шалтгаан маш олон. Цаг агаар хит хүйтэн эсвэл огцом өөрчлөгдөх, хит их арх уух, за хит их хидэж гинт хэтрүүлэн хооллох. Эдгээр нь бүгд харуултын шалтгаан болдог. Их идэх нь тархитай ямар холбоотой юм бэ гэж та бодож магадгүй. Гинт их хоол идэхэд ходоодыг ажилуулахын тулд зүрх их хэмжээний цусыг ходоод руу шахаж эхэлдэг. Тэгэхээр доош очих ёстой даралт бүхэлдээ дамжиж тархинд очисон цус доошо бууж чадахгүй байдалд ордог. Стресс ч юм уу адил. Бид стресс бол бүх өвчний үндэс гэж ярьдаг. Стресс авахд ч бас цус толгой руу ихээр дээшилж доош бууж чадалгүй гацдаг.
Гэнэт их зочих үед ч адилхан. Хүн зочиход ам ангааж нүдээ том нэгээд хөдөлгөөнгүй болдог. Энэ нь цус толгой руу огцом ихээр очиод бууж чадахгүй байгаагийн илрэл юм. Ийм үед өөрөөр хэлбэл дархинд цус ихээр бөөгнөрсөн үед үүнийг хурдан барьж авах арга бий. Тэр нь толгой руу очисон цусыг хурдан доошлуулах арга юм. Толгой руу очисон цус доошо буух ганц зам байдаг. Тэр зам нь хүзүү. Хүзүүний чангарал сулрахад цус толгойноос доошо маш сайн бууж эхэлдэг. Гэхдээ харуултыг эмчлэхэд зайлшгүй нэг зүйл хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр зүрх байнга хит ачаалал өгч байгаа учраас тэр юм. Та өөрийгөө дархинд цус хагарсан эсвэл судас бөглөрсөн гэж төсөөлөд үз. Зүгээр орхиод байж болох уу? Мэдээж эмчлэх ёстой. Эмчлэхийн тулд яах вэ? Зүрх улам их цус шахахыг оролддог. Тэгэхээр гар хөлийг үдирдэж байсан тархины хэсэг бүр ажиллагаагүй болдог. Тэгвэл яах ёстой вэ? Цусыг гаргах эсвэл бөглөрсөн судасыг нээх хэрэгтэй. Гэхдээ үүнийг хиймлэр хийх боломжгүй. Хэн тархи руу шууд орж чадах вэ дээ? Харин цусны эргэлтийг зөв болговол энэ нь байгалийн жамаараа аяндаа шийдэгддэг. Энэ нь миний эхний хичээл дээр ярьсан хит ачааллаас болж шагаа хавдахтай яг адилхан зарчим юм. Та шагаагаа мултлаад хавдаж байсныг санаж байна уу? Хэрв зүүн шагаа хавдсан бол маш энгийн. Гарын ядам хурууны эхний үеийн хумсны яг доорх хэсгийг бүхлээр нь барьж чанга атгана. Нарийн мэдэх шаардлагагүй. Зүгээр л чанга атгаад байхад өвддөг зэг гарч ирнэ. Тэгээд барьсаар байвал хавдсан шагаа нүдний өмнө аажмаар багасж байгааг харна. Яагаад вэ гэвэл энергийн тэнцвэр багасхад тэр хэсэгт очих цусны хэмжээч мөн багасдаг. Яг энэ зарчмыг ашиглаад харуултыг барьж авдаг. Зүрхийг тайвшруулж, хүзүүг суллаж, дархинд харгалзах цэгүүдийг дарж өгвөл дархинд бөөгнөрсөн цус байгалийн жамаараа доошоо бууж эхэлдэг. Тэгвэл яах вэ? Цус буугаад ирэхэд ажиллахгүй байсан гар хөл дахин хүч орж хэвийн амьдралдаа ордог. Гэхдээ шагаанаас ялгаатай нь тархи удаан хугацаанд цусгүй байвал тархины эсүүд үхдэг. Тиймээс Улаанбаатарт ирэхээс өмнө аль хэдийн үйл ажиллагаанд зогсчихвол насан туршийн саажилттай үлдэх эрсдэлтэй. Би эмнэлэгт битгий оч гэж хэлээгүй. Эмчид очихоос өмнө энэ аргыг даруй хийж өгвөл эмнэлэгт очиод үзүүлэхэд харуулт яваад өнгөрсөн байна, тархины шигдээс болж өнгөрсөн байна гэж хэлдэг. Ямар энгийн, ямар хялбар вэ? Одоо цэгүүдийг зааж өгье. Эхлээд зүрхний цэг өмнө нь заасан шиг адилхан хийнэ. Дараа нь хүзүүний цэг хараарай. Дунд хурууны эхний 2 дахь 3 дахь үе байдаг. 2 дахь ба 3 дахь үений хоорондох хажуугийн хэсгийг чанга дарж эргүүлнэ. Маш их өвдөнө. Тэгэхэд хүзүү маш сайн сулрна. Баруун уу зүүн үү гэж та мэдэхгүй байж магад. Тэгвэл энгийнээр хоёуланг нь зэрэг хий. Яаралтай үед аль тал нь эдгийг ялгах шаардлагагүй. Дараагийнх нь тархины цэг. Дунд хурууны эхний үеийн хумсны яг дээд хэсгийг хоёр талаас нь дарна. Бас л маш их өвдөнө. Гэхдээ харуулттай хүн өвдөлт мэдрэхгүй байж магад. Тэгсэн ч айх хэрэггүй. Энэ хоёр цэгийг дараад машиндаа суугаад Улаанбаатар руу яв. Тэгвэл харуултын хүндрэл, үлдэгдэл, саажилт үүсэх магадлал эрс багасна. Энэ арга нь эмчилгээнийч биш, урдчлан сэргийлэгч биш, амьдралын чанарыг хамгаалах зорилготой. Тиймээс заавал санаад эргэн тойронд чи харуултаар унсан хүн байвал заавал хэрэгжүүлээрэй. Харуултаас өмнө анхааруулах шинж тэмдгүүд байдаг. Гэнэт гар сулрах, гэнэт нэг талын хөл сулрах, ямар ч шалтгаангүй ганхах, халбаг барьж чадахгүй болох. Эдгээр нь харуулт болохоос 1-2 цагийн өмнө илэрдэг. Энэ үед урдчлан барих бүрэн боломжтой. Миний ярьсныг санаад яг тэр даруй хийвэл харуулт дахин гарахгүй. Гэхдээ за гайгүй боллоо гэд орхиод байж болохгүй. Заасан цэгүүдийг тасралтгүй хийж бай. Тэгвэл дахин харуулт хизээч ирэхгүй. Санаад аваарай. Зүрхийг хид ачааллуулахгүй байх, хит их идэхгүй, хит их уурлахгүй, хит халуун, хит хүйтнээс зайлсхийх. Ялангуяа настай хүмүүс байнга ханиад хүрдэг. Толгой байнга өвддөг хүмүүс эрсдэлтэй. Ийм хүмүүсийн гар хөл гэнэт сулраад 10 минут эсвэл 1-2 цаг, урттаа 3-5 цагийн дотор
жинхэнэ харуулт болж хувирдаг. Тиймээс үүнийг сайн санаж эрүүл амьдралаар амьдраарай. Баярлалаа. Дараагийн удаа мөр хүзүүний талаар ярина. 어깨와 목에 대해서 강의를 해드리겠습니다.